Өнөөдөр нийгмийн амьдрал дижитал орчинд өрнөдөг болчлоо. Нийт хүн амын маань 80% нь интернет орчинд байна. Залуучууд тэр дундаа ерөөсөө онлайн амьдарч байна. Уламжлалт медиа хэрэгслийн маань өр өгөөж улам бүр буурсаар байна. Зав сурталчилгаанууд маань хэдий хамгийн сайн хийгдсэн гоё видеоч гэсэн онлайн дээр гараад шийдлэгдэх боломжгүй гэдгийг одоо зав сурталчилгаа хөгжүүлэгч нь брэнд хөгжүүлэгч нь ойлгох хэрэгтэй юм байна. Бид нар цоо шин маркетингийн одоо концептын төлөвлөлтийн маркетингаа явуулж байгаа арга аргачлалын эрс өөрчлөлт шаардлагатай ийм хорхон мөчөд бид нар ирсэн байна. Тэгээ энэ дээр энийг хэрхэн яаж хийх вэ? Нийгэм дээр ийм давлгаа үүсгэж, сошиал орчинд хүмүүс өөрсдөө органикаараа дэмжиж явах үз тийм үн цэнтэй брендийг, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн брендийг хэрхэн бүтээх, тийм зар сурталчилгааг хэрхэн хийх вэ гэдэг олон улсын бид нар Каны наадмын одоо шилдэг бүтээлүүдийг нийгмийн маркетинг форум дээр жил болгон танилцуулдаг. Энэ жил ч бид нэр гайхалтай бүтээлүүдийг бэлдсэн байгаа. За мөн дотоодын одоо амжилттай явж байгаа кейсүүдээсээ бид нар танилцуулна. Тэгэхээр нийгмийн асуудлыг шийдвэрлээд нийгэмдээ хайрлагддаг тим компани, тим одоо үн цэнтэй брендийг бүтээх, зар сурталчилгааг бүтээх, тим ивентийг, тим нийгмийн төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар арга аргачлал, маркетингийн стратеги, технологиудтай нийгмийн маркетинг форум дээр танилцах боломжтой. Та бүгдийг нийгмийн маркетинг форум 2018-д урьж байна. Форум дээр уулзцгаая.